За сайн байна уу? За манай улс ялгарлан гадуурхалтаас өрсөлдөн сэргийлэх талаар хууль тогтоомжтой. За үүн дээр хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд илүү олон хувилбарыг тусгасан байгаа. Ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд хүнийг гүндэс ухсаа, хил, арьсны өнгө, нас хүүс, нийгмийн гарал гэж явж байгаад хөгжлийн бэрхшээлээр нь ялгарлан гадуурхлыг хориглоно гэж ингэж заасан байгаа. Гэсэн хэдий ч хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй нийт хүмүүсийн дөнгөж 10% нь өнөөдөр хөдөлмөр эрхэлж байгаа. За засгийн газрын төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэсэн ийм төлөвлөгөө оруулсан байгаа. Энэ дээр ямар арга хэмжээг төлөвлөж байна вэ гэдэг нэгдүгээр асуудал байгаа. За хоёрдугаарт нь засгийн газрын төлөвлөгөөний 2.1 дээр гэр бүл хүн амын онцлогт нийцсэн бодлого дотор хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх зөв ойлголт хандлагыг нийгэмд төвлөрүүлэх, цогц төлөвлөгөө хэрэгжүүлж нийгмийн ярилцаанд оролцох тэгш эрхийг хангана гэсэн заалт байгаа. Яг энэ заалтын хүрээнд одоо манай засгийн газарт ямар төлөвлөгөөг боловсруулсан бэ? Яагад гэвэл би энийг 2026 оны төлөвлөгөөдөөс хараагүй, мөн 24 оны ажлын тайлан дээр яг энэ дээр тухайлсан ажлуудыг бас олж хараагүй байна. За 3 дугаар асуулт нь ерхий сайд та хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тэрэгцэртэй нэг хүнийг дагуулад хотын хамгийн ээлтэй ямар төрлийн үйлчлэгээр орох вэ? Мөн ямар одоо хувийн хвшлийн үйлчлэгээр дагуулж орж одоо өдрийн хоолнд орж юм ярьж суух вэ гэсэн 3 дахь асуулт. Ерөнхий сайд хариулна. За сарын чөлөө хэмжээний асуултанд харъя. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 48 холбооноос хамтраад над хүсэл тавьсан 12 сарын 3 бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр гэдгийг та мэдж байгаа бах. Тэрний өмнө бид бас энэ талаар яриа хэлцүүлгүүд өрнөж шууд холбогдож холбогдох асуудлуудыг шийдвэрлэхээр хэлж байгаа. Гол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар зөвлөж байгаа. Ер нь боловсруулалтын энэ талаар манай АБК сайд гэсэн мэтээр хэлцээд холбогдоод шууд засгийн газарт хамтарч ажиллая гэсэн санал тавьсан байна. Ер нь боловсруулалтын ерөнхий хуулинд бол жишээлбэл боловсрол дээр бол ялгарлахгүй, дэвш хүртээмжтэй, гадуурхгүй нээлттэй байх зарчмыг баримталж бүх хэрэгэнд боловсрол эзэмших эрхийг дэвш хүртээмжтэй болгоно гэж заасан. Энэ дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамрагдлалт бол 86% хүрсэн. За санхүүжилт бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхд малчин өрхийн хүүхд зэрэг ялгаатай хэрэгцээтэй сурагчид ногдох хувьсах зардлыг 3 дахин нэмэгдүүлж санхүүжүүлж байна. Одоо ганцаарчлан сургалт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд одоо хамран сурах тойрог харгалзахгүйгээр боловсролын үйлчилгээ үзүүлэх ганцаарчлан сургалтын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх боломж бүрдсэн. За энэ дээр одоо бас хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдүүдэд тэгш боломж олгож байгаа зүйл нь мэдлээ цэгийн захим сургуулийг байгуулсан засгийн газраас. За энэ захим сургууль бол ахлахангийн сонгон сурах, судлах хичээлийн багшийн хүрэлцээгүй байдлыг арилгах, өдөө оронтогт болон хэлийн чандах монгол хүүхдүүд тэр дотроос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хил заслын сургалт зэрэгт хамрагдах тэгш боломжийг олгож байгаа. За боловсрол нөхөн олох сургалтанд одоо 4241 сурагч хамрагдаж байна гэж тоо баримт өгсөн байна. Үүний 392 нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна. За цаашдын төлөвлөгөө За нийт хугацаа дууссан байна. 15 минутаас хэтрэхгүй байна гэсэн дэгийн хуультай. За сарын чөлөө гишүүнд баярлалаа.